За инхүү гүнтэн гэгэмбэр айлтгахтаа сар жил одоо жил сар энд энэ насны үйлийг одоо үйлдэж гүйцээгээд за түүний дараа ариун ном нэгийг одоо үйлдэнэ хэмээх энэ бүгд нь одоо хуурахын одоо тийм өөрийгөө хуурахын одоо чөтгөр муу юм хэмээн одоо айлдсан байдаг. За тэгэхээр энэ бол юу гэсэн үг вэ гэхдээ тэрийг бол бид бүгдийн одоо энэ насандаа ингээд сайхан хүний сайхан төрлийг одоо аваад за тэгээд дээрэс нь бурхны шашинтай одоо уулзраад за олон сайхан одоо буйны одоо багш олон сайхан одоо буйны садан багш нартай одоо уулзсан. За энэ бүгдийн одоо уг шалтгааныг бол хэн одоо үйлдсэн юм бэ гэхдээ тэрийг бидний одоо урд төрөл маань бол хийсэн юм аа. За бидний одоо урд төрөл бол маш олон одоо буян шүтэн барилдлага уг шалтгаануудыг одоо бүтээсэн. За түүний одоо хүчээр бол бид нар өнөөдөр ингээд хүний төрлийг одоо аваад бурхны шашинтай одоо уулзаад буйны садан багш нартай одоо уулзраад ингээд өөрийн талаасаа одоо хичээх юм бол одоо болохгүй гэх юмгүй одоо бүх одоо шалтгаан нь одоо бүрдсэн ийм одоо байна. За тэгвэл дараагийн одоо төрөлдөө одоо яах вэ гэдэг бол хинээс шалтгаалах уу гэдэг зэрэг зөвхөн одоо биднаас л одоо шалтгаалах ийм одоо юм аа. За тийм учраас урд төрлийнхөө одоо хүний тэр одоо хийсэн хичээл зүтгэл тэр их одоо буйныг бол үр дүнтэй одоо болгохын тулд за өөрийнхөө одоо дараагийн төрлийг бол өшөө илүү одоо сайн одоо болгохын тулд бол бид нар хичээх хэрэгтэй байдаг. Тэхийн тулд бид нар одоо энэ бурхны номонд одоо суралцаж бурхны шашинд одоо орж тэгээд одоо буйн номыг одоо яаж хийх вэ? Номыг одоо яаж одоо бүтээх вэ гэдгийг одоо мэдж суралцаж түүнийхэн дагуу одоо хийх хэрэгтэй байдаг ийм одоо юм аа. За тэгэхээр ер нь бол ном буян одоо хийчих юмсан бурхны номыг одоо бүтээчих юмсан гэсэн ийм одоо хүсэл бол бидэнд бүгдээрэнд нь л одоо байдаг. Гэвч бол яадгүй хөхтэй зэрэг бол бид нар эхлээд нэг одоо ийм одоо ажлаа одоо хийчихье. Эхлээд нэг иймийг одоо бүтээчихье. За тэгээд дараа нь бол одоо бурхны номыг одоо жинхэнэ одоо хий даа гэж ингэж одоо бодоод ном хийхийг одоо хойш нь тавиад ертөнцийн ажлыг бол өмнө нь одоо тавиад ингээд одоо байдгийм аа. За энэ бол хамгийн одоо тийм том одоо эндүрэл юм. Тэгж бодож байгаа тэр одоо номыг одоо хойш нь тавьж ертөнцийн ажлыг одоо өмнө нь одоо тавьж байгаа энэ одоо бодолчин бол бидний хамгийн одоо хуурч байгаа чөтгөр мэт одоо ийм зүйл юм аа гэж ингэж одоо гүнтэгэн одоо айлдсан байна. Тэгвэл зэрэг бол одоо энэ жил ийм юм энэ сар одоо ойрын хугацаанд нэг ийм юм одоо хийчихье, ийм ажлыг одоо бүтээчихье. Тэгээд үүнийгээ дуусгаад дараа нь бол жинхэнэ одоо сайхан ном хийн дээ гэж ингэж номыг одоо хойш нь тавьж ертөнцийн ажлыг одоо өмнө тавьдаг нь бол хуурахын одоо тийм одоо чөтгөр муу юм аа гэж ингэж одоо айлдсан. Яг энэ одоо үгний утга бол одоо ийм юм аа. За тийм учраас бол бид нар одоо ингэж одоо залхуурахыг одоо энэ бол одоо нэг хэсэнд одоо залхуурал юм. Тэгэхээр энэ бол бид нар өөрөө өөрсдийгөө л одоо хуурч байгаа ийм одоо зүйл юм аа. За тиймээс бол бид нар аль чадах чинээгээрээ одоо бурхны номыг бол одоо одооноос эхлээд одоо ингээд одоо хийж бүтээх хэрэгтэй ийм одоо юм аа гэж. За тийм учраас бид нар өнөөдрийн одоо ингээд энэ одоо олдож байгаа буйнаа ялангуяа одоо ингээд ганжуурын лүнг одоо сонсох ийм одоо буян цаг одоо бидэнд бол гарч ирж байна. Тэгэхээр энийгээ ч гэсэн бид нар бол хамгийн сайн одоо жинхэнэ одоо ном болгоод авах нь бол чухал юм. За тиймээс үүнийг одоо хамгийн сайн одоо ном болгохын тулд юу хэрэгтэй вэ гэхтэй зэрэг зөв сэтэл хамгийн одоо сайн сэтлэр бол энийг одоо сонсох нь чухал юм. За хамгийн сайн сэтэл нь одоо юу гэхтэй зэрэг бод сэтгэл байдаг учраас их болсон одоо хамаг амьтны тусын тулд би бурхны хуудгийг маш их түргэн одоо олъё. За тэхийн тулд энэхүү дээдийн номыг одоо сонсё. Хэрвээ би одоо аль чадах чинээгээр түргэн одоо бурхны хуудгийг олчих юм бол бидэнд одоо их болж явсан тэргүүтээ хэмжээшгүй ачтай хязгааршгүй одоо эдгээр амьтан бүгдийн тусыг бүтээж чадах тийм одоо чадвартай болно. Тийм учраас бол амьтны тусын тулд би бурхны хуудгийг одоо олё гэсэн ийм одоо зөв сэтлийг одоо үүсгээд
Тэгээд номыг одоо сонсоход хэрхэн яаж одоо сонсох ёстой вэ гэдэг дээд ислам нарын одоо зарилгын дагуу номыг сонсохын одоо сэтэл болон бүхэн явдлыг одоо ёсчлон үйлдээд энэхүү дээдийн номын одоо сонсоорой гэж ингэж айлтгасан.